Tough Teacher. Welcome to my channel. Hi guys. Okay, за өнөөдөр хэдүүлээ онгоцны буудлын дээр өрнөдөг харилцан яриануудын талаар үздэхин. За бүгдээрээ гадаад дотоод явдаг те өвөл ялангуяа хүмүүс аяг явдаг болчихж 100 бол ойлгомжтой амралтын үе. За тэгэхээр онгоцоор бүгдээрээ аялдаг. Онгоцны буудлын дээр мэдж явах хэрэгтэй хүмүүдээ чинь харилцан ярианууд шийдэлдэг юм. Okay. At the airport. За airport гэдэг нь онгоцны буудлыг хэлж байгаа. За at the гэдэг арчиглыг бол бид нар мэдж байгаа тийм. Байшил зааж байгаа, хаана байгааг чинь зааж байгаа гэсэн. За at the check-in counter. За check-in гэдэг үгийг бид нар зочд буудлын үг хэллэг дээр үзсэн тийм. Та урдчлаа захиалга өгсөн тохиолдолд check-in хийн гэж ярина гэсэн. За онгоцны билетийг та урдчлаад худалдаад авсан байдаг учраас check-in counter дээр очиод бүртгэлийг хийх гэсэн үг. За counter гэдэг үг нь болохоор уг үндэс нь үг нь count буюу тоолох гэсэн үг байна. Тэгэхээр ER нэмчихээрээ тухайн ажлыг хийж байгаа хүнийг хэлээд явчихдаг. Тэгэхээр counter гэхээр тооцоологч гэж ойлгож байна. Тэгэхдээ энэ тохиолдолд бол бүртгэл хийж байгаа ажилтныг хэлж байгаа. Буюу тэр бүртгэлийн хэсгийг тэр чигээр нь хэлж байгаа гэсэн үг. За чи хаана ингэ асах юм бол I'm at the check-in counter гэж хэлж болох нь байна. Окей. За counter гэдэг үг нь бас тоолор гэж ашиглаж болно. Дээрээс нь бүр өөр тохиолдлуудад өөр бас нэг утга илэрхийлдэг нь эсрэг утгыг илэрхийлнэ гэдэг санаа явж байдаг. За тэрийг дараагийн жишээ гарч ирвэл ярьцгаая тийм. Окей. За эхний яриа эхэлж байна. Staff. За staff гэдэг нь бол ер нь тухайн байгууллагын ажилтнуудыг хэлнэ. Staff өөрөө бас өөр хэллэгүүд байдаг. Employee, worker, staff гэсэн ийм гурван хэллэг байдаг. Ер нь албан байгууллагын ажилтнуудыг. За тэгэхээр staff гэдэг нь бүх ажилчдыг хэлж байгаа гэсэн нийт. Бүх албан тушаалын бүх ажилтнуудыг хэлж байгаа гэсэн үг. За employee гэхээр ер нь бол ихэвчлэн гэрээт ажилтнууд буюу үндсэн ажилтнуудыг хэлдэг. За worker, staff хоёр бас төстэй ойлголт нь юу юм гэхээр нөгөө гэрээт юутай төр зургийн гэрээгээр ажиллаж байгаа, туршилтын хугацаанд ажиллаж байгаа эдгээр ажилтнуудыг бас хэлж болдог байна. Окей. За нөгөө талд нь passenger. Зорчигчийг passenger гэнэ. Та энэ passenger бол онгоцонд passenger байж болно, автобусны passenger байж болно, вагонд passenger байж болно тэ. Энэ бүх газруудад та passenger ахна. За good morning, may I see your passport and ticket please. За энэ дээр болохоор ticket гэд ороод ирсэн байна тэ. Дээр үед бол бид нэр заавал ийм цаасан тикет буюу билет авч явдаг гэсэн. Одоо бол энэ билет гэдэг ойлголт байха болсон. Та зөвхөн гадаад паспорт аваад очиход л болдог болсон байгаа. За энэ тохиолдолд та билетээ паспорттайгаа үзүүлнэ гэж байна те. Би таны паспорт болон билетийг харж болох уу? May I see гэдэг чинь харах гэсэн үг те. За харж болох уу гэж байна. Good morning, here you go. За бид нэр here you are гэж үтсэн те. За тэрнтэй адилхан here you go гэж хэлж болдог байна шүү за. Are you checking in any luggage? За та ачаа бүртгүүлэх үү гэж. За checking in гэдэг үг дахиж гарч байна те. Тэгэхээр та билетээ бүртгүүлэх, дахиад нэмээд ачаа бүртгүүлэх гэсэн хоёр үйл явдал болох гэдэг те нэг газар. Тэгэхээр билетээ бүртгүүлнэ, бас ачаагаа бүртгүүлнэ. За luggage, baggage хоёр үл ер нь төстэй утгатай үг. Өөр нөхцөлд өөрөөр байдлаар хэрэглэгдэж болдог гэсэн үг. Аливаар нь ч хэлсэн ер нь болно. Хоёулаа л ачаа, чемодан одоо таны өөрөөс ч гадна хажууд авч явж байгаа зүйлсийг хэлдэг гэсэн үг шүү. Yes, one suitcase. За suitcase гэдэг нь болохоор яг чемоданыг хэлж байгаа. За yes, one suitcase, нэг чемодан. За staff, thank you. Here's your boarding pass. За таны нислэгийн pass. Одоо
Pass гэдэг чинь ямар нэг юм гарч өнгөрөх гэсэн үг шүү дээ. Ямар нэг юм давж өнгөрөх гэсэн утгатай тийм. Тэгэхээр таны онгоцонд суух pass гин байна гэсэн үг. За энэ дээр болохоор таны суудлыг заасан цаастан хэвлж өгдөг. Энэ бол стил одоолтол цаас хэвлж өгдөг хിവэрэ байгаа. Энийг онгоцонд суухтаа үзүүлээд бүртгэл хийлгээд ордог гэсэн үг. Your gate is 12 and boarding starts at 8:30. За таны одоо онгоцондоо суух хаалга чинь 12 дугаар хаалга тийм. За олон улсын онгоцны бодлоод бусад одоо орнуудын онгоцны бодлоод дээр энэ маш олон гейтүүд байдаг. Гейтүүд нь үсгээр тэмдэглэгдсэн бай. Урдаа үсэгтэй, артаа тоотой хөвчлэн байдаг. Энэ тохиолдолд бол урд үсгэн байхгүй. Гэхдээ ер нь бол A-гийн 12 ч юм уу, B 12 ч юм уу тийм ийм байдлаар ихэнхдээ олон улсын том нисэх бодлоод тийм хаалгатай байдаг шүү. За энэ хаалгыг олж очих маш чухал байдаг. And boarding starts at 8:30 гэж байна тийм. За boarding гэдэг үг маань өөрөө хүмүүс онгоцондоо суух процессыг хэлж байгаа. За тэгээд хүмүүсээ бүртгэж оруулж эхлэх цаг нь 8:30-аас шүү гэж танд хэлж байгаа гэсэн үг шүү. Тэгэхээр таны онгоц чинь одоо 9-с нисэх байхад 8:30-аас оруулж эхэлдэг байх нь шүү дээ. Thank you very much. За маш их баярлалаа. Okay, дараагийн conversation at the security check. За аюулгүй байдлын хяналтын бүс гэж байна. Энэ дээр болохоор таны нөгөө ачаан доторх зүйлсүүдийг шалгана. Оруулахад хориотой зүйлс байна уугүй юу эсхийг шалгана. Мөн дээрэс нь таны өөрийн биедээ авч явж байгаа зүйлсээс бас аюултай зүйлс буюу хориотой зүйлс байна уу гэдгийг шалгадаг гэсэн үг тийм. Please put your bag on the conveyor belt. За conveyor belt гэдэг нь болохоор хуудсан дамжуурга. За бид нар онгоцны бодол дээр цүнхээ тавих нөөдг нь ингээд хөдлөд явж идэг тэр нь ингээд эргэлдээд явж идэг нэг юм тууцан дамжуурган дээр тавиад security-гээр хяналтын камераар ингээд ордог шүү дээ тийм тэрийг хэлж байгаа. За тэгэхээр please put your bag. За put тавих гэсэн үг тийм ямар нэг юм дээр тавих гэсэн үг. Тэгэхээр юун дээр тавьж юм гэхээр conveyor belt дээр тавьж юм гэсэн. Put your bag өөрийнхөө цүнхийг тийм за цүнхээ дамжуурга тууцан дээр тавина уу гэж. За энэ тохиолдолд staff биш officer байна тийм энийг ихэвчлэн энэ аюулгүй байдлын хяналтын бүсэд цагдаагийн болон одоо хамгаалтын ажилтнууд ажилладаг гэсэн үг. Тэгэхээр officer. Passenger. За sure, do I need to take off my shoes? За асуух өгүүлбэр явж байна тийм. Би гутлаа тайлах хэрэгтэй юу? Need to гэдэг нь хэрэгтэй байх гэсэн үг тийм. Take off ямар нэг юм хувцас тайлахыг ер нь take off гэж нэрлэдэг. Хэлнэ гэсэн үг. За тэгэхээр my shoes миний гутал. За бид нэр хоёр ширхэг хөлөндөө хоёр ширхэг гутал өмсдөг учраас олон тон дээр явж байгаа гэдгийг хараарай. My shoes. Do I need to take off my shoes? Okay. Yes, shoes, belt, and any metal items. За, тийм ээ, гутал, бүс, бас ямар нэгэн металл эд зүйлс гэж байна. За, нөгөө гартаа бариад ингээд биений урдуур хаагур гүйлгээд байдаг зүйлээрээ шалгахад металл зүйлс нь дугардаг те. Тэгэхээр металл зүйлсээ өөрөөсөө биенээсээ холдуулчихаа гэдэг санаа. За энэ одоо ер нь бол энэ гутал мотал тайлж бүс мөсөө тайлах шаардлагагүй болсон. Энэ металл детекторууд нь металл илрүүлэгчд нь маш сайн өндөр түвшинд ажилладаг болсон учраас эднэрийг бас тайлах шаардлагагүй болсон. Гэхдээ ер нь ийм тохиолдлууд гарах юм бол ийм зүйл хийх нь хэрэг таныг хувцас тайл, гутлаа тайл гэх юм бол та ийм өгнүүдийг танд хэлэх нь биш үү за. Окей. За. Ингээд security check-ээ пас хийчлээ.
Окей, дараагийнх нь болохоор за at the duty free shop. За татваргүй барааны дэлгүүрт. За онгоцны буудлууд дээр duty free shop-ууд байдаг. Duty free буюу duty гэдэг нь татвар гэж байгаа. Өөр нэг утга нь өөрийг хариуцлага гэдэг утга байдаг. Санхүүгийн хэллэг дээр duty гэдэг үг нь татвар гэдэг үгээр утгаар орж ирдэг гэсэн үг. За тэгэхээр татваргүй гэсэн үг. Duty free гэхээр free гэдэг чинь эрх чөлөөтэй гэсэн үг. За тэгэхээр duty байхгүй гэсэн санаа шүү. Татвар байхгүй. Татваргүй барааны дэлгүүр. За онгоцны буудлын болгон дээр байдаг. За shop assistant. За энийг бид нэр төрөж хичээлээр үзчихсэн тийм. Assistant буюу туслах. За shop гэдэг нь дэлгүүр. Тэгэхээр дэлгүүрийн туслах ажилтан буюу худалдааны зөвлөх гэсэн үг. Hello, can I help you? За сайн байна уу? Танд юугаар туслах вэ? Passenger. Yes, how much is this perfume? За энэ үнэртэй ус ямар үнэтэй вэ? За perfume гэдэг нь Франц үг. Англи дээр шууд хэлэгддэг бас. Perfume нь үнэртэй ус гэсэн үг. За it's $75. За энэ $75 болно. Okay, I'll take one. I will take one гэдгийн төвчлөл шүү. I'll take one. За take гэдэг нь авах гэсэн үг тийм. За нэгийг авъя. За duty free shop дээр ийм яриа өрнөлөө. Okay, дараагийн яриа at passport control or immigration. За бичиг баримтын хяналт эсвэл цагаачлалын алба. За энэ нь болохоор та нөгөө паспортаа үзүүлээд одоо өөрийнхөө царайг паспортын дээрх зураг шалгуулад хил гарч байгаа процесс гэсэн үг тийм. Control гэдэг нь хянах гэсэн үг. Хяналт ч гэдгээр. Одоо үйл үг нь хянах, нэр үг нь хяналт. Окей, дахиад officer ажилтан байна тийм. Гал ажилтан гэсэн үг тийм. За good evening. What's the purpose of your visit? За ремэнд таны аяллаа зорилго юу вэ гэж байна. За purpose гэдэг нь зорилго байх нь байна. Your visit гэдэг нь таны visit гэдэг нь зочлох гэдэг санаа. Ямар нэгэн газар очихыг I'll visit гэж ярьдаг. За таны аялж байгаа зорилго тэр газар очих гэж байгаа зорилго чинь юу вэ гэж асууж байна. I'm here for vacation. Би амралтаараа явж байгаамаа. За vacation гэдэг нь амралт гэсэн үг. Ер нь ямар нэгэн албан байгууллагт ажилд байгаа хүн жилдээ нэг удаа vacation авдаг тий. За дээр амралт авдаг. Дээрээс нь бид нар ямар нэг баяр ёслолын амралтыг бас vacation гэж нэрлэдэг шүү дээ. За би энд аяллаараа явж байна. Амралтаараа явж байна гэж байна. How long will you stay? За та хэр удаан зочих вэ? За stay гэдэг үг бид нар зочид бодол дээр хэрэгжилж байсан тий. Хэр удаан тэнцэнэ байх юм? Stay гэдэг нь үлдэх гэсэн үг шүү дээ. Тэгэхээр та тэр улсад хэр удаан байх гэж байгаа юм бэ л гэж асууж байгаа. Тэгэхээр how long хэр удаан, long гэдэг нь удаан хугацааг хэлж байгаа. За long гэдгийн бас нэг утга нь юу байдаг гэхээр уртыг хэмждэг те. Хэр урт вэ гэхэд how long гэж асууна бас. Ер нь бол уртыг хэлнэ, дээрэс нь хугацааг зааж өгдөг. Хэр урт хугацааны юм болж байгааг. За will you ирээдүйн цаг дээр асууж байна те. Та байх гэж байгаа вэ гэж асууж байгаа гэсэн үг шүү. За 2 weeks 2-7 хоног. 2 гэдэг нь та орж ирж байна те. 1 2 гэдэг 2 2 week гэдэг нь 7 хоногийг бүтэн 7 хоногийг week гэж нэрлэдэг. 2 болоод ирэхээр олон тоолж байгаа учраас weeks. Enjoy your trip. За бид нар зочд бодлын хичээл дээр enjoy your stay гэж үзчихсэн те. За тэрэндээ адилхан enjoy your trip. Trip гэдэг бол өөр аялал. Энэ аялал гэдэг утгаараа гадаад руу аялахыг хэлнэ. Машинд одоо автобусанд суугаад 2 буудал явахыг ч trip гэж хэлнэ. Такси бариад 102 км явахыг ч trip гэж нэрлэнэ. Ер нь л ямар нэг юм
суугаад юм уу ямар нэгэн байдлаар нэг газраас нөгөө газар хүрэх гэж байгаа тохиолдолд trip гэдэг үгийг хэрэглэдэг байна. За enjoy your trip. За аяллаа. Тухтаа сайхан аяллаарай гэж. Thank you. За харилцан яриануд маань дууслаа. Ингээд багш нь та нартай онгоцны буудлын дээр байдаг тэмдэглэгээнүүдийг яаж ойлгож унших, яаж тэрийг хэрэглэхийг зааж өгье. Ингэснээр та нар заавал хүн амтан гуугаад хаашаа явах уу, ийшээ явах уу гэж асуух шаардлагагүй. Энэ тэмдэглэгээнүүдийг дагаад явхад онгоцны буудлын дотор асуудал төрөхгүй явчих боломжтой гэсэн үг. Ялангуяа маш том онгоцны буудлууд үнэхээр төөрмөр маш том байдаг. Тэгэхээр тэмдэглэгээнүүдээ маш сайн хараад явхад ямар ч асуудал үүсдэггүй. За эхний тэмдэглэгээ domestic security check гэж. За security check-ийг бид нар юу гэдгийг түрүү үзсэн те хянан шалгах. За тэгэхээр domestic гэдэг үг нь дотоодын гэсэн үг. Тэгэхээр дотоодын нислэгүүдийн security check-ийг хийх хэсэг тийш байна гэж заасан байна те. За доотлих нь болохоор domestic boarding буюу дотоодын нислэгийн бүртгэл хийдэг хэсэг ийшээ байгаа гэж зааж гин гэсэн үг шүү. За дараагийнх нь түрүүний ярьсан boarding pass буюу онгоцон суух тасалбар. Энэ нь ер нь бол та нар ийм цаасыг бол энэ тэнд онгоцон суухтаа зөндөө харж исэн бах тий. Кино минон дээр ч гэсэн гардаг. Тэгэхээр boarding pass гэдэг нь онгоцон суух тасалбар ахна шүү. Domestic departure гэж байна. За энэ болохоор дотоодын нислэгүүд гэж байна. Departures ардаа эсвэг байгаа анзаараарай. Олон тоо байгаа гэсэн. Тэр ард байгаа C01-ээс C61 гэсэн тэмдэглэгээ нь болохоор бидний түрүүн үзсэн gate буюу хаалганы тэмдэглэгийн тоонууд байна гэсэн үг. Тэгэхээр C01-ээс 61 хүртэлх бүх хаалганууд энэ domestic departures гэсэн хэсгээр ороод байгаа гэдэг санаа. За энэтэй адилхан багш нь international departures-ийн зураг олцсонгүй. International departures гэхээр мөн ялгаагүй олон улсын нислэгүүд гэсэн санаа шүү. Domestic, international гэдгээр нь л та нар ялгаад харчих. Ойлгочихж болно гэсэн үг. За дараагийнх нь baggage haul гэж байна. За энэ тэшний заал. За таны онгоцон суухад чинь тэши чинь чек-ин хийж авсан те, бүртгэж авсан те. Тэгээд онгоцны ачаанд хийцэн. Ингээд та онгоцноос буусны дараа энэ baggage haul гэсэн тэмдэглэгийг дагаад явхад тэшээ авна гэсэн үг. За доод талд нь arrivals hall гэсэн байна тий. За arrive гэдэг үндсэн үг нь юу юм гэхээр ирэх гэсэн утгатай. За тэгэхээр эндээс нислэгээс ирж байгаа хүмүүсийн танхим гэсэн үг. Онгоцноос буугаад гарч байгаа улсууд нь онгоцон суугаад явах гэж байгаа улсууд хоёр шал өөр хаалгаар орж гардаг гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр ирж байгаа улсуудын танхим байх нэ. За дээрэс нь та дамжин нислэг хийх шаардлага гардаг тийм. Жишээ нь Улаанбаатараас Бээжин аваад тэгээд Бээжингээс цаашаа Америк руу ч юм уу нисдэг. Өөр улсууд руу Турк руу ч юм уу нисдэг байлаа. Шууд нислэг байхгүй тохиолдолд транзит хийдэг. Энэ болохоор дамжин өнгөрөх гэдэг санаа. За транзит нислэг хийж байгаа тохиолдолд та эхний онгоцноосоо буугаад энэ тэмдэглэгийг дагаж явсаар агаад энэ тэмдэглэгийг заасан зүг рүү дагаж явсаар агаад дараагийн онгоцондоо суух заал руу очно гэсэн үг шүү. За түрүүний baggage haul гэсэн байсан бол одоо энэ дээр болохоор зүгээр дам baggage гэсэн байна тий. Тэгэхдээ энэ арт талд нь haul гэж үг байна уу байхгүй нь хамаагүй энэ baggage гэдэг үг нь хамгийн чухал шүү. Тэгэхээр та ачаагаа авах гэж явахдаа энэ үг орсон сумыг л дагаад яваад байна гэсэн үг. Тэгэхээр тэр заалнаас очоод ачаагаа авдаг гэсэн үг шүү. За дараагийн бидний хамгийн сайн мэдчих ёстой бас нэг зүйл бол нислэгийн мэдээллийн самбар байгаа. Энэ самбар дээр тухайн нисэх буудлаас явж байгаа болон ирж байгаа бүх онгоцны мэдээлэл жагсаалтаар гарч идэг. За энэ дээр таны boarding pass дээр байгаа онгоцны дугаар гэж байгаа. Тэр дугаараа
дагуу та самбар дээрээс өөрийнхөө нислэгийг хараад за тэрний ард нь болохоор board хийх цаг нь буюу та нарыг бүртгэж авах цаг. За аль gate буюу хаалган дээрээс тэр бүртгэл эхлэхийн, онгоц нисхийн гэдэг бүх мэдээллүүд энэ самбар дээр байж идэг. Тэгэхээр та зөв хаалгаруугаа явахын тулд тэр самбаруудыг хараад самбар дээрээс өөрийнхөө нислэгийн цагийг хараад тэгээд цагаа зөв тооцоолоод явах шаардлагатай болдог гэсэн үг шүү. За тэгэхээр нислэгийн мэдээллийн самбар энийг сайн мэдээд авчаарай. За иймэрхүү байдлаар бид нар онгоцны буудал дээрх яриануд өрнөдөг байна. Иннээс өөрөөр та нэг онгоцны буудал дээр хүмүүстэй харилцах, асуултанд хариулах шаардлага ерөөсөй гарахгүй. За дэлгүүр хэсгээр бол бид нар угсаа дэлгүүрт ямар харилцан яриа үүсгэхийг мэдчихэж байгаа учраас ингээд гоё duty free буюу татруугүй барааны дэлгүүрүүдээрээсээ мөн онгоцны буудал дээр байдаг маш гоё сонирхолтой зүйлсүүд дэлгүүрүүд, хаалны газрууд эдгээр тэднэрээр үйлчлүүлээрэй. За ингээд энэ удаагийн хичээл дуслаа. Дараагийн удаа хичээлээрээ хоолны газар, ресторануудад үйлчлүүлэх хичээлийг оруулъя гэж бодож байна. Окей. Тэгээд хичээлээ давтан үзээрэй гэж багш нь сануулдаг. Тэгэхээр давтан үзээд мөн чангаар дуудаж энэ бүх харилцан яриануудыг чангаар дуудаад бүр хэрвээ боломжтой болвол бүгдийг хуулж бичээд дахин бичээд байгаарай. Бичих гэдэг өөрөө маш ой тогтоолтонд маш үр дүнтэй нөлөөлдөг зүйл учраас бичээд ахаар хүн илүү хурдан цээжилдэг. Мөн дээрээс нь амаараа чанга дуудаад ахаар илүү хурдан цээжилдэг шүү. Okay guys, bye. See you later.